За хай сайн байна бүгдээрээ цааш нэг бичлэгтэй тавтай морил. Сүүлийн үед болохоор би Instagram-ийн рeel хуудсан дээр бол олон бичлэгнүүд бол постлсан байгаа. Тэгэхэд жаахан ч гэсэн YouTube-нээс бол хугацаа завсарлага бол авчихлаа. За гэхдээ хэдүүлээ эргээд уулзахдаа маш чухал бөгөөд маш олон хүмүүс ер нь асууж сонирхож ирсэн сэдвийн талаар ярилцахад хүрээд ирсэн байна. За энэ нь юу вэ гэхлээр та бүхэн гарчигнаас уншсанчлан Германд яаж ирэх вэ? Германд ирэхин тулд танаас юу шаарддаг вэ гэсэн бичлэгнүүд байх болоо. За би болохоор юу ч гэсэн энэ бичлэгээ хийхээс өмнө жижигхэн юм тайлбар болон оршил хэллэгийг бодож байна. За хэдүүлээ яг Германд ирэхээс өмнө яг юу хэрэгтэй вэ гэж асуухаас өмнө та яг Германд юуны төлөө одоо ямар зорилгоор ирж байгаа вэ? Ямар шугамар ирж байгаа вэ гэдэгт нь бол хамгийн ихний чинь асуулт болж хувирна. За миний хувьд болохоор энэ парт бичлэгнүүдийг 3 хувааж ангилсан байгаа. За хамгийн ихний буюу өнөөдрийн бичлэг маань ер нь илүү төлхөө сурах талаар ярилцах болно. За хоёр дахь партаараа болохоор би Ausbildung-ийн талаар яриа гэж батсан. Ausbildung одоо яаж явагддгийг, Ausbildung гэж юу юм тийм ээ. За тэгээд хүүхдүүдээс бас юу шаарддаг, танаас юу шаардж болох. Гурав дахь бичлэгээрээ би Au pair буюу энийг мэддэггүй хүн байвал гурав дахь бичлэгнээс үзээрэй гэж ер нь бол энэ бичлэгнүүдээ 3 хуваасан байгаа. За тэгээд хамгийн өнөөдрийн эхний бичлэг буюу сурахаар ирж байгаа хүмүүс зориулсан бичлэг маань ингээд орж байна гэсэн үг. За тэгвэл хэдүүлэнд нь Герман улсад ирэхэд ямар боломжит аргууд байгаа гэдэг талаар ярилцъя. За би энэ хажуу талдаа болохоор яг ямар одоо чиглэлийн талаар ярьж байгаа. Тэгээд тэр чиглэлд чинь танд юу хэрэг болох вэ гэдэг талаар ингээд оруулчихна. Тийм болохоор би ингээд жоохон нэг талдаа ингээд сууж байгаа шүү. За хэдүүлээ болохоор энэ бичлэгээрээ бас ингээд та хэрвээ сурах гэж бодож ивэл та яг ямар мэргэжлэр сурж байгаа вэ? Эсвэл бол ямар сургууль руу явуулах гэж байгаа аппликейшн гэдгээс бас таны ер нь бол бэлдэх ёстой материалууд чинь өөрчлөгдөд эхэлнэ гэсэн үг. За тэгвэл хамгийн ихнийх нь юу вэ? За хамгийн ихнийх нь бол мэдээж классик их сургууль буюу университет гэж ярьж байгаа. За их сургуульд нь болохоор ямар мэргэжлэр сурдаг юм бэ? Эсвэл ямар мэргэжлэр түлхүү ангууд байдаг юм бэ гэхлээр шинжилгээ ухааны мэргэжлүүд, судалгаа шинжилгээнд дээр суурилсан мэргэжлүүдийн ангууд бол түлхүү байдаг. За энэ дээр нь болохоор илүү голцоо онол тийм ээ тэгээ судалгааны ажлууд дээр илүү түлхүү ажилдаг гэсэн үг. Тийм болохоор ер нь бол эдийн засгаар одоо сурлаа гэж бодоход чинь миний тий сурдаг чиглэлээр сурдаг гэж бодоход илүү практик хийс илүү онол тал руугаа чиглэн гэсэн үг. Тэгээд яг бодлого гэхээс илүү онол тэгээс тэрийг тайлбарлаж задлах гэсэн тиймэрхүү зүйлс дээр шалгалтууд нь ч гэсэн төвлөрдөг гэсэн. Тэгээд ер нь бол их сургуульд ямар чиглэлийн хичээлүүд илүү байдаг юм бэ? Эсвэл ямар чиглэлийн мэргэжлүүд илүү байдаг юм бэ гэхлээр ер нь бол илүү хэл шинжилгээ утга зохиол тийм ээ. Эсвэл түүх философи илүү тийм судалгаа шинжилгээнд дээр суурилсан. Эсвэл бол нийгэм эдийн засгийн ухаан, эдийн засгийн философи гэх мэтчлэн эсвэл бол физик, хим, биологи тэгээ хууль зүйн, эрүүл мэндийн ангаах гэсэн сэдвүүдээр ер нь бол их сургууль илүү хөвөл ажиллагаагаа явуулдаг. За их сургууль дээр бол ихэвчлэн 6-8 семестр. За семестрийн төлбөр нь бол газраас шалтгаалаад тэгээ миний бас өмнө нь хийж исэн бичлэгэн дээр бас ингээд харсанчлан ер нь бол 200-аас дунджаар бол 800 евроны хооронд Герман улс даяараа бол тийм үнэтэй төлбөртэй байдаг. За тэгээд та бүхэн семестрийн төлбөрч гэдэг юм өөр тиймэрхүү өөр тиймэрхүү мэдээлэл илүү сонсомоор байвал миний Герман сурахын давуу тал гэсэн 5 давуу тал гэсэн тийм бичлэг орсон байгаа. Тэнд болохоор би семестрийн төлбөрийн талаар бол илүү дэлгэрэнгүй ярьсан байгаа шүү. За тэгвэл хэдүүлээ дараагийнх нь буюу хоох шүлээ гэж байгаа. За хоох шүлээ нь болохоор их сургуультай ер нь бол төстэй яг их сургууль шиг үйл ажиллагаа явуулна. Гэхдээ арай өөр мэргэжлүүд, арай практик дээр суурилсан мэргэжлүүдийг хоох шүлээ дээр авах боломжтой байдаг. За жишээлбэл техник технологийн мэргэжлүүд тийм ээ архитектур эсвэл бол инженерүүд гэх мэтчлэн мэргэжлийн чиглэлүүд илүү хоох шүлээ дээр анги олонтой байдаг гэсэн үг. За хоох шүлээ дээр болохоор илүү практик, онол хоёрыг хавсруулж авч явдаг. Одоо ялгаатай ч гэдэг юм уу эсвэл бол ямар ялгаа гарч болох вэ их сургууль хоох шүлээ хоёрын хооронд гэвэл хоох шүлээ дээр хүмүүс арай илүү практик хийх ёстой байж болно. Их сургууль дээр бол одоо жишээ мэрэгний сурдаг мэргэжил дээр бол ямар практик дадлага бол хийх ёсгүй. Хүн бол өөрөө дураараа бол сайн дураараа бол хийж болно. Гэхдээ хоох шүлээ шиг адилхан жишээлбэл надад тийм хийх ёстой дадлагын семестр гэсэн зүйл байхгүй гэсэн үг. За тийм болохоор хоох шүлээ маань тэрүүгээрээ ялгарна. Хэдүүлээ 3 дахь сурч болох аргын нэг бол дуалс студиум. За дуалс студиум гэдгийг болохоор би бас яг Герман эрэхтэй бол яг мэддэг байгаагүй. Энд ирээд ер нь бол хүмүүстэй танилцсныхаа дараа бол мэдэж авч ирсэн. Дуалс студиум гэдэг нь болохоор нэрнээсээ хасангууд хосолсон тийм сурах одоо арга зам гэсэн үг.
За хосолсон гэхээрээ яг их сургуулиараа сурна. Гэхдээ практик буюу ажлын семестрүүд гэж байдаг. За энэ болохоор яг 3 семестр, 4 семестр яг их сургууль дээр бол сураад онлайн мэдлэгнүүдийг бүгдийг нь авна. За тэгснээ яг одоо бид нар бол семестрийн амралт гэдэг нэг 2-3 сар авдаг бол тэр хүүхдүүд семестрийн амралт гэж авахгүйгээр семестрийн амралтаараа ажиллана гэсэн. Ямар нэгэн тэр хамтран ажилладаг байгууллагатай гэрээгээр хамтарч ажилладаг. Тэгээд дуал студиумд ганц одоо дуал студиум байдаг хамгийн том давуу тал нь одоо их сургууль хог шүлэг хоёрт байдаггүй зүйл нь юу вэ гэхлээр дуал студиумд чи цалин авдаг нэгт одоо тэр ажиллаж байгаа хугацаанд за тэгээд чиний тэр одоо гэрээ байгуулсан хамтарч ажиллаж байгаа байгууллага чинь чиний семестрийн төлбөрийг төлөхөө зохисуулээд цаашлаад бүр чимд семестр сар болгон өгдөг стипендийн хувьтай байх ч боломжтой. За тэгээд болохоор дуал студиум нь болохоор ихэвчлэн сурж авах хугацаанд практик ажил шаардагдсан. Жишээлбэл сэтгэл судлал, эдийн засгийн хууль гэх мэтчлэн тиймэрхүү хичээлүүд дээр бол илүү олон ангитай байдаг. Семестрийн төлбөрүүд бол яг их сургууль энэ дуал студиум хог шүлэг 3 дээр бол ер нь бол нэг ижил төвшөнд байна. Мэдээж нэг 200-аас 700-900 евроны орчим. За тэгээд дуал студиум гэдэг нь өөрөө болохоор их сургууль яг сурж байгаа. Тэрний хажуугаар зүгээр ажиллаж байгаа тийм сурах харах байдлын хэлбэр болохоос ш ямар нэг өөр одоо юу гэж мэрэгжлийн сургууль коллежид явж байгаа хэрэг биш. Тийм болохоор ер нь бол сурах гэдэг яг талаасаа чамд ийм 3 сонголт байна гэсэн. За тэгвэл одоо сурдаг сургуулиуд нь юм байдаг юм байж. Тэгвэл чамд гарч ирэх тавигдах шаардлагууд гэсэн зүйл байгаа шүү дээ. Тэгвэл тэднэр нь ямар юм бол хэдүүлээ авч үзье л та. За тэгвэл хамгийн ихэнд хэдүүлээ ярьсанчлан их сургууль авч үзье. За их сургуульд бол яг чи бол сурах мэрэгчлээ хамгийн ихэнд бол сонгосон байх шаардлагатай. За тэрүүгээрээ хэрвээ чи 12 жилээ төгсөөд ямар нэг их сургуульд сураад бакалаврын зэрэг аваагүй байгаа бол чамаас их сургууль 5 хичээлийн ээш оноо нэгдэг. За энэ нь болохоор сая 2025 оны 1/1-ээс 480 оноо болоод доошлсон байна гэсэн баяртай мэдээ гарсан байлээ. Яагаад гэвэл миний үед болохоор 2023 онд би ээш хөгжижсэн. Тэгэхэд бол 560 оноогоор босгоод тогтоожсэн байхгүй юу? За тэгвэл хэдүүлээ ээшийн юуцанд 5 хичээлээ 480 оноогоос дээш хөгжлөө. Тэгвэл чамд дараа нь юу шаардлагатай вэ гэвэл чамд сурах гэж байгаа сургуулийн чинь хэлнээс хамаарат чамд англи юм уу герман хэлний түвшин. За хэрвээ чи англи хэл дээр сурдаг сургууль тэрийг аплайдж байгаа бол сургуулийнхаа шаардлагаас өсвөлээд IELTS TOEFL өгсөн байх шаардлагатай. Тэгээ сургуулийнхаа шаардлагад нийцүүлсэн оноог авсан байх шаардлагатай. За тэгвэл хэрвээ чи герман хэл дээр сурья гэж байгаа бол чамд ямар түвшин шаардлагатай юм бэ гэвэл хамгийн доотлолт нь B2-ын түвшин чам шаардлагатай болно гэсэн үг. За ер нь бол ихэнх сургуулиуд C1-ийн түвшин ба шаарддаг, B2-ын түвшин бас яг хүлээж авдаг бол бас цөөхөн ер нь бол хитэн сургууль байдаг. За гэхдээ чи хэрвээ B2-ын түвшинтэй байгаа бол энэ дээр бас хандрах бас нэг том шаардлага байхгүй. Яагаад гэвэл Германд ер нь сурах гэж байгаа гадаад улсын оюутан болгонд нэг тавьдаг шаардлага нь чи студийн коллеж буюу бэлтгэл коллеж гэсэн зүйлсийг бүрэн дүүргэсэн байх хэрэгтэй байдаг. За хэдүүлээ энэ студийн коллеж буюу бэлтгэл коллежийн талаар хамгийн сүүлд нь ер нь бол дэлгэрэнгүй тайлбарлаж задлж ярих болно. Тийм болохоор энийг ингээд түр харагчээ. За чамд тэр студийн коллежид орохын тулд B2-ын түвшин ер нь бол хамгийн ихтэй хэрэгтэй байдаг. За тэгээ B1-ийн түвшинтэй бас авдаг зарим нэг студийн коллежуудын хөтөлбөр гэж бас байдаг. За чамд бол B2-тай студийн коллежид сурч болно. За тэгээд студийн коллежийнхаа хажуугаар чи герман хэлний хичээл аваад тэр чин чамайг C1-ийн түвшинтэй болгоод дүүргээд өгч байгаа гэсэн үг. Чиний хэлний бэлтгэлийг чиний хэлний түвшин. Тэгээд чи ер нь бол C1-тэй студийн коллежид дуусгасан. Тэгээд их сургуультай орж болох боломжтой болно гэсэн үг. За тэгээд чамаас хамгийн сүүл шаардлагатай зүйл бол ер нь улс болгоны их сургуулиуд нэгтгэгчлэн эсээг бичих ёстой. За энэ дээр нь болохоор чи өөрийнхөө урам зориг эсээг гэсэн буюу яагаад герман улсад сурах гэж байгаа, яагаад манай сургууль сурах гэж байгаа гэсэн 800-аас 1200-аад бүхтээ өөрийгөө одоо нээж илрүүлсэн, өөрийгөө ер нь бол задлж тайлбарсан тийм эсээ бичих ёстой байгаа. Тэгвэл хэдүүлэнд нь их сургуульд ороход ийм юм байдаг юм байж. Тэгвэл дуал студиумд орвол та хэдэд маань юу хэрэгтэй бол дуал студиумд яг их сургуулиас бол нэг ялгарх юм байхгүй. Яагаад гэвэл дуал студиум манай бол сая хэлсэнчлэн их сургуультай их сурж байгаа. За энд нь болохоор ерөнхий боловсролын гэрчилгээ хэрвээ бакалаврын ямар нэгэн зэрэг бол ЕШ-ийн 5 хичээлийн 480-аас дээш оноо. За тэгээд болохоор би сүүл сонсноор ЕШ-ийн оноо нь маань 3.5 жил хүчинтэй байдаг гэсэн. Тийм болохоор та бүхэн төгсөөд 3.5 жил одоо ЕШ хүснээ дараа 3.5 жил дотроо явж байгаа бол та одоо хүртэл ер нь бол герман улсад аплай хийгээд сургуульд нь сурах боломжтой юм байна шүү.
За тэгээд студент коллеж буюу бэлтгэл коллеж дүүргэсэн хэсэг диплом. За тэгээд хэлний түвшин мэдээж эцгийн зарим тохиолдолд B2. За тэгээ өөрийгөө тодорхойлсон 800,200 хүүхдэд эссе бичлэг. За тэгээ хэрвээ та урлагийн чиглэлээр ч гэдэг юм эсвэл ямар нэгэн спортын чиглэлээр сурах гэж байгаа бол мэдээж өөрийнхөө ур чадварыг шалгуулсан тийм тусдаа тест өгөх ёстой. Одоо шалгалт өгөх ёстой болно. Тэгээд тэр нь болохоор сургуулиасаа хамаарат өөр байх боломжтой. За тэгвэл хог шүлээ яг юугаараа өөр юм бол за хамгийн ихэнд бол ерөнхий боловсролын сургуулийн гэрчлэгээ ЕШ-ийн 5 хичээл 480 оноос дээшээ. За тийм студент коллеж буюу бэлтгэл коллеж мэдээж хамт дүүргэсэн байх хэрэгтэй. Нэг ялгаа орж ирж байгаа. Тэр нь болохоор хоо шүллийнүүдэд B2-тойгоор apply хийх боломжтой байдаг. Ер нь бол ихэнх хоо шүллийнүүд B2-ийн шаардлагатай байдаг. Их сургуулиас арай бага гэсэн үг. За тэгээд өөрийнхөө зорилгыг тодорхойлсон 800,200 хүүхдэд эссе бол мэдээж шаардлагатна. Тэгвэл хэдүүлээ одоо студент коллеж гэж юуг яриад вэ? Студент коллеж нь юу юм бол гэж асуудал асууж морч мэдээж ирж байгаа бах. За энэ нь болохоор Герман улсад гадаад улсаас ирж сурах гэж байгаа хүн болгон өөрсдийнхөө ерөнхий боловсролын гэрчлэгийг Герман улсын ерөнхий боловсролын гэрчлэгээтэй дүүцүүлж их сургууль одоо apply хийж байгаа дээд сургуулиудтай батлахын тулд авч байгаа нэг нэмэлт курс гэсэн. За жишээлбэл Герман улсад хүүхдүүд бүгдээрээ Abitur буюу эсэлтийн өрхий шалгалтаа 13 жил сурч байж дараа нь төгсч өгдөг. За тэгвэл хэдүүлэнд нь Монголд жишээ нь 12 жил сурдаг шүү дээ. Тэгвэл энэ дундах завсрын нэг жилийг нь чамайг студент коллеж сураад тэгээд тэнд тэнцээд манай их сургуульд ороод ирээ гэж Герман улс өөрөө шаардлага тавьж байгаа гэсэн үг. За тэгээд студент коллежууд нь болохоор хөвчлэн 1-2 семестрийн урттай байдаг. За тэгээд төлбөр мөнгө ч гэсэн ерөнхийд бол их сургуультайгаа яг адилхан байх боломжтой. За тэгвэл студент коллежид 4 сурах боломжтой курсын чиглэл гэж байдаг. Ер нь бол яг бүх их сургуулиудад бол яг юм 4 курсэд хичээлүүд хуваагдсан байдаг. За хамгийн ихнийх нь Т буюу техник шиг курс буюу илүү технологи одоо инженертэй холбоотой чиглэлээр ирээдүйд сурах байгаа хүүхдүүд сонгох ёстой курс. За хоёр дахь нь В курс буюу Wirtschaftskurs. За Wirtschafts гэхээр эдийн засгийн курс буюу ирээдүйд эдийн засгаар сурах гэж байгаа хүмүүс бүгдээрээ В курсанд орно гэсэн. За тэгээд СГ курс буюу ер нь бол нийгэм хэлж шинжилэл талаар явах гэж байгаа хүүхдүүд байвал бүгдээрээ социал und gesellschaftliches курс буюу энэ СГ курсод орно гэсэн. За тэгээд дөрөвдөх нь хамгийн өрсөлдөөнтэй гэж хэлэгддэг М курс буюу медициnisches курс. За медициnisches курс нь болохоор мэдээж ийм шинжилэл анагаахар чиглэлээр явах гэж байгаа хүн болгон тиймс курсэндээ ороод тэгээд дараа нь их сургуульд apply хийнэ гэсэн үг. За тэгээд Герман улсад болохоор яг тоотой хідэн студент коллежууд бас байдаг. За тэгээд чи хамгийн эхлээд ер нь бол студент коллежтой бүртгүүлэх ёстой. За тэгээд нэг гоё юм нь Герман улсад ямар ч студент коллежийг төгссөн л бол чи Герман улсын ямар ч их сургуульд apply хийх боломжтой. Тийм болохоор чи заавал ч өөрийн чинь сурмаар байгаа сургуульд студент коллеж хийх ёстой гэдэг ч юм уу. Эсвэл бол тэнд нь студент коллеж байхгүй бол надад одоо сурах боломжгүй болчлаа гэж сандрах шаардлага байхгүй. Чи яриа өөр жижигхэн ч гэдэг юм уу. Эсвэл бол өөр хотод студент коллежоо хийж дүүргээд тэгээд тэр оноогоороо их сургуульдаа өөрийнхөө хүсэж байгаа газар apply хийгээд тэндээ орох боломжтой. За ер нь бол студент коллегийн талаар бол ийм байна. За тэгээ хамгийн сүүлд нь болохоор та бүхэн тэгээ би бас тэтгэлийн талаар ярилцъя гэж бодлоо. Олон хүмүүс бас асууж сонирхсан байсан. За ер нь бол хүмүүсийн мэддэгчлэн Герман улс маань болохоор сургалтын төлбөргүй улс орн гэж явдаг байгаа. Мэдээж семестрийн төлбөр гэж байгаа. Гэхдээ тэр маань болохоор сургалтын төлбөрөөсөө өөр зориулалтад ашиглагддаг болохоор сургалтын төлбөргүй гэж ярьдаг байгаа шүү. Тэрэн дээр бас анхаараарай. За тэгвэл яг энийг маань ингээд төлөөд өгөх эсвэл бол тийм ямар нэгэн тэтгэлэг юу байна вэ гэж бодож иж магадгүй. За би бол хувьдаа бол Герман улсад ирэх гэж амьдрахад бол төдийлөн том тэтгэлэг бол шаардлагатай байдаггүй. Нэгт хоёрт улсаас нь ч гэсэн гаргадаг том тэтгэлгүүд гэж бас юу цөөхөн тоотой байдаг. Одоо Америк нэгдсэн улстай харьцуулбал тэгээ ер нь бол мэдээ сургуулиасаа шалтгаалаад эсвэл хувь хүн байгууллагуудаас бас гаргадаг зөндөө олон тэтгэлгүүд байдаг. Гэхдээ миний хувьд болохоор яг хүмүүс юунд илүү тэтгэлэг шаардлагатай болж эхэлдэг вэ гэхлээр энэ болохоор виз гаргуулахад. За яагаад би болохоор ингэж хэлж байгаа вэ гэхлээр миний хувьд бол миний л хувьар Германд ирэх юм бол хамгийн хэцүү зүйл нь сургуультай тэнцэх биш. Одоо студент коллегийг олох биш. Хамгийн хэцүү нь виз гаргуулахтай байдаг бол санагддаг. Яагаад гэвэл визний хамгийн том шаардлага буюу чиний байлгах ёстой нэг зүйл чинь юу вэ гэхлээр 18,000
11,904 еврог нэг тийм цоожтой даасанд байршуулаад тэгээ чи энд амьдрахад ямар нэгэн эдийн засгийн саад бэрхшээл байхгүй би баталгаатай хүн гэдгийг Герман улсад баталж харуулах тийм бичиг баримтчид цуглуулах хэрэгтэй болдог. За тэгвэл энэ маань хамгийн том шаардлага юм байна. Тэгвэл би энийг яаж өөр аргаар одоо сойлж одоо эсвэл өөр ямар надад хувилбар байна гэж бодож иж магадгүй. За тэгвэл яг энэ хэсэгт тэтгэлийн маань сонголт орж ирж байна гэсэн үг. За ер нь бол хувь хүнээс ч юм уу эсвэл албан газар сургуулиас авсан тэтгэлгээ бол энд баталж дундуур нь бол хавсаргаж өгөх боломжтой. За тэгээд ер нь бол одоогоор Герман улсын хамгийн улсаас гаргаж өгдөг хамгийн топ тэтгэлгийнх нь нэг нь болвол даатгын тэтгэлэг байгаа. За тэгээд даатгын тэтгэлэг болохоор хэрвээ чи нэг авсан байвал чиний 11,000 евро 904 евро гэдэг энэ мөнгийг бүтнээр нь чамд дааж аваад тэг өөрт чинь сар болго 900 одоо 92 евро гэдэг ч юм уу одоо тэг элчин сайдаас чамд сарын хэдэн төгрөг шаардлагатай болно гэсэн үний дүнг стипенд болгоод чамд сар болгон өгдөг гэсэн үг. За ийм тийм тэтгэлэг бол байдаг. За тэгээ бусад бол хувь хүний эсвэл сургуулийн тэтгэлгүүдийг бол хүн хувь өөрөө бол судлаад ойлгох боломжтой. За тэгээ би бол хувьдаа бол Германд ирэхийн хамгийн том шаардлага нь бол энэ амьдралын баталгаа буюу 11,904 еврог даасан байршуулах гэдэг нь бол миний хувьд бол хүмүүст хамгийн том юм нь бол хэцүү шаардлагуудын нэг нь болов гэж бодож байна. За энийг бол өөрчлөлт одоо солиод аргалах боломжтой нэг юм тэтгэлэг байна даад гээд. За тэгээд хэрвээ танд тэтгэлэг олох боломжгүй за тэгвэл танд ямар арга байж болох вэ гэхлээр Герман оршин суудаг оршин суугаа бүртгэлтэй хүнээр Verpflichtungserklärung гэж байдаг. За энэ нь болохоор монголоор батлан даалт гаргуулах боломжтой. За тэгээд тэр хүн маань таны санхүүгийн баталгаа, орон суугны баталгаа гэх мэтчлэн бүх юмыг дааж авна гэсэн тийм зүйл хийлгээд тэгээд таныг батлан дагаад Германд бол авчрах боломжтой болдгоо гэсэн. За танд бол виз гарах юм 3 боломж байна. Нэг нь болохоор 11,904 еврог даасанд байршуулах, нөгөөх нь тэтгэлэг авах, гурав дахь нь батлан даах байна. За тэгээд ер нь бол Германд сурах бол ийм байлаа. Германд сурыг гэж яг хүсэж байгаа ч юм уу эсвэл яг мэдээлэл хайж байгаа хүүхдүүдэд бол ийм боломж болцоо байна шүү. Тэгээд ийм шаардлагууд чамаас шаарддаг юм байна. Тэгээд хэрвээ чи яг Герман ирэх гээд төлөвлөсөн яг шийдсэн байгаа бол яг энэ визний тухай асуудлуудыг хэрвээ аав ээжтэйгээ боломжтой бол ярилцаад эсвэл өөрөө толгой дотор хадгалаад ийм шаардлага надад гарах юм байна гэдгийг эртнээс юу төлөвлөөд өөртөө бас ингэж байгаа нөхцөл байдалтай үнэлгээ шинжилгээ хийгээсэй гэж бол хүсэж байна. За тэгээд тийм байна өнөөдрийн дугаараар. Тэгээд та бүхэн тэгээд дараагийн дугаараараа Ausbildung гэж юу вэ гэдэг талаар ярилцъя. Тэгээд та бүхэнд маань өнөөдрийн сэдв хэрвээ өөр ашигтай таалагдсан бол лайк, subscribe тарахаа бүү мартаарай. За тэгээд танд хэрвээ энэ мэдээлэл хэрэгтэй эсвэл Герман явахыг сонирхож байгаа найз байгаа бол түүнийгөө явуулж тусдсан болоорой. Тэгээд дараагийн дугаараар уулзцгаая. Түр баяртай.